За сайн байцгаана. Өнөөдөр цилиндр араанд дамжуулгаар жишээ бодлого бодноо. За хоёр шидэлсэн цилиндр араа байна. Нийтдээ 4 араатай. 1 2 3 4 гэсэн араатай. За өгдөл дээр болохоор тэнхлэг хоорондын зай 200. За 3 4 дугаар арааныхыг 150 гэж өгсөн байна. За хөтлөх голын чадал маань 1.5 кВт. За хөтлөх голын эргэлт нь болохоор 1500. За дамжуулах маань нийтдээ болохоор 3 голтой. За 1-р гол 2 гэ 3 голтой байх нэ гэсэн. За цилиндр арааны ашигт үлийн коэффициент, харьцалтын өнцөг, за Z1 энэ 24, Z2 нь 36, Z3 нь 18 гээд шүдний тоонуудыг өгсөн байна. За модуль мөн бас байна. KF гэдэг нь болохоор тахилт үе ачааллын коэффициент, за шүдний өргөний коэффициент, за шүдний хэлбэрийн коэффициент, за сигма F буюу тахилт үеийн зөвшөөрөлт хүчтэйг өгсөн байна. За бидний орлох зүйл маань болохоор хөтлөх араануудын харьцалтанд үйлчлэх хүч мөн хөтлөгдөх араануудын тахилт өвчлөлийг тооцож шалгана. Тэгэхээр болохоор 1 болон 3 дугаар араан дээр тооцоо хийнэ гэсэн үг. За эхлээд эхнийхээ шатын хувьд тооцоо хийж үзье. За тэгвэл тойрог хүч гэхээр 2-ыг үржих нь T1 хуваах нь за D1 гэж томьёогоор тодорхойлох нь байна. За тэгэхээр T1 буюу голынх нь мушгих моментыг бас олох шаардлагатай. За тэгвэл T1 гэдэг нь за P1-ийг хуваах нь өнцөг хурд болно. За өнцөг хурдыг болохоор 1-р голын эргэлтээс нь хамааруулаад тодорхойлно. За тэгэхээр яах нь P-ийг үржих нь 30 хуваах нь E1-ийг үржих нь за 314 бах нэ тий. За энийг болохоор 1 гэд тэмдэглэж байна. За 1.5-ыг үржих нь 30 хуваах нь E1-ийг 1500 байгаа. За энэ болохоор 314 гэсэн утга байна гэсэн үг. За тэгэхээр T1 нь болохоор 955 ньютоныг үржих нь метр болно гэсэн үг. За энийг 1 гэд тэмдэглэнэ. За дараа нь бид нар болохоор D1 буюу хуваагч тойргийн диаметрийг тодорхойлно. За D1 гэдэг нь болохоор M-ийг үржих нь за Z1 гэж явна. За модуль 4 гөгдсөн Z1 нь 24 байна тий. За 4-ийг үржих нь 24 буюу за энэ болохоор 96 за мм. За энийг 2 гэд тэмдэглэнэ гэсэн үг. За тэгвэл бид нар болохоор тойрог хүчийг одоо тодорхойлох боломжтой болж байна гэсэн үг. За 3 гэд тэмдэглээд за 2-ыг үржих нь T1 955 за нэгний шилжүүлэх хийнэ гэдэг 10-3 зэрэг за D1 нь 96. За тэгвэл яах нь 198 155 за нэгж нь болохоор ньютон гэсэн нэгчтэй гарнаа. За тойрог хүч олцсон. За бид нар болохоор дараа нь дахиад ардиал хүчийг тодорхойлно. За тэгэхээр яах нь ардиал хүч гэдэг нь болохоор тойрог хүчийг үржих нь за тангс альфа гэдэг. Тангс альфа гэдэг. За энийг 4 гэж тэмдэглэнэ. За тэгэхээр яах нь 198 155-ыг үржих нь тангс за альфа өнцөг болохоор өгдөл дээр 20 градус гэдэг өгдчихсэн байна. За юм болно. За тэгвэл ардиал хүч нь болохоор 7200-ны за 41 ньютон гэсэн нэгчтэй гарах нэ гэсэн. За дараа нь болохоор 5-д нь нормал хүчийг болохоор тодорхойлно. За нормал хүч нь болохоор за хуваах нь косинус альфа гэдэг олдно. За тэгэхээр FT гэдэг нь болохоор за энд болохоор 1 гэсэн тэгсээ тавьчих нь тий. За тэгэхээр 198 55 хуваах нь косинус за 20 градус болно. За тэгэхээр нормал хүч нь 211 171 ньютон гарлаа. За тэгэхээр бид нар болохоор 1-р арааных нь болохоор харьцалтанд байгаа хүчүүдийг тодорхойлчлоо. Одоо бид нар болохоор тахилт өвчлөлийг тооцож шалгана гэсэн үг. За тэгэхээр сигма F тахилт үе 1-р арааных нь хувьд тодорхойлно. За тэгэхээр FT1-ийг үржих нь KF үржих нь YFS хуваах нь модулийг үржих нь за арааны өргөн болно. За тэгэхээр арааны өргөнийг болохоор бас тодорхойлно. Яг бол манайд болохоор арааны өргөн болохоор өгдөл дээр өгдөг учраас
тооцож шалганаа гэсэн үг. За тэгэхээр арааны өргөн гэдэг нь болохоор за энийг болохоор нөгөө тэнхлэг орондын зай болон за энэ коэффициентоос нь хамааруулаад тодорхойлно. Тэгвэл яг нь AW1-ийг үржих нь за шүдний өргөний коэффициент болно. За тэгэхээр 200 үржих нь 0.4 болно. За тэгвэл энэ болохоор 80 мм болно. За энийг 6 гэд тэмдэглэнэ. За тэгвэл бид нэр тахилтынхаа хүчлийг одоо олох боломжтой. За FT гэдэг нь за доороос нь өччихье. 128 155 за К нь болохоор 1.2 за шүдний хэлбэрийн коэффициент нь 361 ваах нь модуль 4 гэж байгаа. За тэгээд өргөн маань 80 байна гэсэн үг. За тэгвэл тахилтын үеийн хүчтэй нь болохоор 269 мегапаскал. За энэ болохоор зөвшөөрөгдөх хүчлээсээ бага буюу тэнцүү гарч ивэл тооцоо болохоор зөв байна гэсэн үг. Алдаа байхгүй. За зөвшөөрөгдөх хүчтэй нь 80 мегапаскал. За энэ болохоор бат өхийн нөхцөл хангаж байна гэсэн үг. Хоёрдугаар араан дээр арааныхаа хувьд тооцоо хийнэ. За дээрх тооцоотой яг адилхан явагдана. За тэгвэл эхлээд тойрог хүч олно. FT3-ыг олно гэсэн үг. За 2-ыг үржих нь T2 хуваах нь за D3 болно. За 3 дугаар араа маань болохоор 2 дугаар гол дээр байгаа учраас T2 гэж тэмдэглэж байгаа гэсэн үг. За тэгэхээр T2 2 дугаар голынхаа мөшгөх моментыг олно. За тэр нь болохоор T1-ийг үржих нь 1 болон 2 дугаар арааны дамжуулалтын тоо үржих нь хаашиг туйлын коэффициент болно. За T1 бид нар олцсон 955 үржих нь дамжуулалтын тоо. Дамжуулалтын тоо болохоор 2 болон 1-р арааны дамжуулалтын тоо буюу эндээсээ дамжуулгын тоог олчихно. За тэгвэл 1.5 үржих нь за ашиг туйлын коэффициент нь 0.9 болно гэсэн. За ингээд 12 189 за ньютоныг үржих нь метр гэсэн нэгчтэй гарлаа. За одоо бид нар мөшгөх момент олцсон юм чинь 3 дугаар арааныхаа хуваагч тойргийн диаметрийг олно. За M-ийг үржих нь за Z3 болно. За модуль нь 4 байгаа. За Z3 нь болохоор 18. За тэгвэл яг нь 72 мм болно гэсэн үг. За эднэрийг дугаарлаа явуучих тий. За энэ нь болохоор 8 за 9 гэдэг. За тэгвэл аргад нь болохоор бид нэр тойрог хүчээ олчиж болно гэсэн үг. За 2-ыг үржих нь T2 нь 12 189 хуваах нь за 72 боллоо гэсэн үг. За тэгэхээр тойрог хүч маань болохоор 358 за 108 ньютон гэсэн нэгчтэй гарч байна. За тойрог хүчээ олцсон юм чи одоо үндсэн нөгөө нормал хүч болон ардиал хүчүүдийг бас тодорхойлно. За тэрийг за энд нь ячиж байна. 11. За эхлээд ардиал хүчээ олчих тий. Ардиал хүч F-ээр за 3 гэж тэмдэглэнэ. За ардиал хүч нь болохоор FT3-ыг үржих нь за тангс альфа гэсэн томьёогоор болно. За тойрог хүч маань 358 108-ыг үржих нь тангас альфа 20 градус гэдэг. За хөвдөл дээр байгаа гэсэн үг. За тэгээ ардиал хүч нь 130 за 31 ньютон гарлаа. За ардиал хүчээ олцсон. За одоо болохоор бид нар нормал хүчийг олчиж байгаа гэсэн үг. F нормал хүч. За тэр нь болохоор FT3-ыг хуваах нь за косинус альфа гэдэг. За тойрог хүч нь болохоор 358 108-ыг хуваах нь косинус 20 градус. За болно. За 381 102 за ньютон гэдэг. За тэгэхээр бид нар болохоор 3 дугаар арааныхаа харьцалтанд байгаа хүчүүдийг олчлоо. Одоо бид нар тахилтынхаа хүчлийг болохоор олно гэсэн үг. За тахилт хүчтэл сигма F
За 2 гэжчээ. Манайхаар ер нь бол 3 дугаар араа гэсэн үг тий. За тэгэхээр тахилтын хүчтлийн томьёо бас яг адилхан. За F-тэй 3-ыг үржигэн KF үржигэн YF-с хуваах нь M-ийг үржигэн B болно. За дахиад бас арааныхаа өргөнийг олно. Арааны өргөнөө олоог байгаа учраас за тэгэхээр B3 гэдэг нь болохоор муу яах нь энэ тэмхлэг хоорондын зайнаас хамааруулж олно гэсэн үг. За тэгэхээр AW3-ыг үржигэн шүдний өргөний коэффициент олно. За тэмхлэг хоорондын зай за 150 байгаа. За өргөний коэффициент нь болохоор 0.4. За тэгвэл B3 нь 60 мм болно гэсэн. За энийг 13 гэж дамжуулчихъя. За тэгвэл бид нар тахилтынхаа хүчлийг олох нэ. За тойрог хүч 358 108-ыг үржигэн KF 1.2 за үржигэн 361. За хуваах нь модуль бүгд дээр 4 гэж байгаа. Үржигэн за 60 гэд гарнаа. За энэ доор нь бичнэ. За энэ болохоор 807 мегапаскал байна. За энэ болохоор зөвшөөрөгдөх хүчлээсээ бага буюу тэнцүү байвал болж байгаа гэсэн үг. За энэ 80 мегапаскал гэдэг. За тэгэхээр энэ болохоор Батөрхийн нөхцөл хангаж байна гэсэн үг. За үгээр болохоор хоёр шидэлсэн цилиндр арааны харьцалтанд үйлчлэх хүч тахилт хүчлийн тооцоог хэлээ.